За бүгдээрээ сайн байцгаана уу? Монголын агаарын йогийн холбоо Ари йог студийн үүсгэн байгуулагч Ариун Заяа байна. Өнөөдөр Volume Plus-ийн зөвлөгөө булангаар та бүхэндээ йог сонирхогчдод зориулаад йогийн талаарх зөвлөгөө хүргэх гэж байна. За йог гэдэг маань өөрөө нас, хүйс, шашин, шүтлэг хамаарахгүй эрэгтэй эмэгтэй бүх хүмүүс хичээлэх боломжтой байдаг. Йогт нэгдснээрээ та бүхэндээ өдөр тутмын амьдралдаа эрүүл зөв амьдралын хэвшил буюу зөв дадлыг бий болгоход маш ихээр нөлөөлдөг. Хүн болгонд үзүүлдэг нөлөөлөл ач тус нь янз бүрийн өөр байдаг л да. Жишээ нь хүүхдүүдэд гэхэд зөв төлөвшил, хүмүүжил, анхаарал төвлөрөл, зөв өсөлт нөлөөлдөг байхад насанд хүрэгчдэд бол эрүүл байх. За мөн эрүүл хэвийн жинтэй байх, за мөн амьдралын энэ стресс ядаргаанаас хэрхэн ангижрах талаарх юм дадлыг бий болгож өгч байдаг байгаа. За йог маань дотор маш олон төрөл байдаг л да. За тоолох юм бол ер нь бол баршгүй. Яг манай Монголд төлхөө үйл ажиллагаа явуулж байгаа нь бол агаарын йог, виньяса, хатха йог, за мөн жирэмсний йог, ахмадын йог, хүүхдийн йог, за мөн нүүрний йог гэдэг ер нь хамгийн түгээмэл байдаг төрлүүд нэгаа. Тэгэхээр Монгол хүний бие организм болон Монгол хүний амьдралын хэвшилд илүү тохирсон төрлүүд гэж үздэг учраас эдгээр төрлүүдээр хичээлдэг. Ерөнхийдөө агаарын йог бол насны ангилал заагаа авчдаг л 9-өөс 54 насны. Тэгтээ эрэгтэй эмэгтэй хамаарахгүй бүх хүмүүс хичээлж болдог. Хаалганы заалттай хүмүүс бол энэ ангилалд хараахан багтаадгүй. Хатха йог буюу уламжлалт йогоор бүх насны бүх төрлийн ийм өвчин завуур стресс ядаргаа юу байдیں۔ Тэр бүх төрлийн хүмүүс маань хичээлж бас үр дүнгийн мэдрэх боломжтой байгаа. За мөн жирэмсний йогд бол мэдээж хэрэг жирэмсэн ээжүүд маань орон за мөн төрсний дараах ээжүүд маань төрсний дараах йог анги гэдэгт хичээлдэг байгаа. Ахмадын йогд бол ерөөдөө 50-аас дээш насны за тэр хүмүүс маань илүү хамрагддаг байгаа. Йогийг хийх боломжтой нөхцөл гэдэг зүйл бол бүх үед л боломжтой байж байдаг. Та ерөөдөө өөрт бие дэвтэйхэн хувцалсан байгаа бол гэрт гадаа йогийн заалан төшөө хөдөө хаанч та йогийг хийх боломжтой. Ерөөдөө айл болох мэдээж хэрэг таны боломж болцоо бүрж байгаа айл болох өглөөг йогоор эхлүүлвэл их зүгээр. Гэхдээ йогийн яг мэргэжлийн сургалтын төвд нь жишээ нь та өглөө юм уу эсвэл орой ч юм уу хамрагдж байгаа бол тухайн багш нь өөрөө дасгалыг зохицуулаад өгдөг. Йогийн дасгалуудыг сурсан байгаа тохиолдолд ямар ч тохиолдолд хийж болно. За йогийг хийхэд хамгийн чухал зүйл амьсгал буюу амьсгалын дасгал техник гэдэг зүйлийг бид нэр суралцсан. Тэгэхээр амьсгалын дасгалыг бид нэр биеийн йогийн дасгалтай ингэж хослуулж хийснээрээ тухайн хүний сэтгэл санаанд маш эргээр маш хурдан нөлөөлөл үзүүлж чаддаг. За энэ маань юун дээр илэрдэг вэ гэхээр хүн жишээ нь ууралж бухимдсан үед хүний биеийн зүрхний цохилт хэр хэмнэлтэй болдог гэлээ тийм ээ. Энгийн тайван байх үед ямар байдаг гэлээ. Йогийн дасгалыг хийж бид нэр амьсгалын дасгалыг хэвшүүлснээрээ тухайн хүний амьсгалд өөрчлөлт орснороо тухайн хүн тайвшрах, илүү анхаарал төвлөрөх, за мөн илүү өөрийн бодол санааг хянах тийм ээ. Гадны таагүй нөлөөллөөс өөрийгөө хамгаалах иймэрхүү йог бяцлаглалын дасгалыг амьсгалын дасгалтай хослуулаад хийдэг. Тэгэхээр энэ маань хамгийн түрүүнд йогийн дасгалыг та эхний өдөр хийж эхлэхэд нойр гүйдэлтэй хүн дээр жишээ нь хамгийн түрүүнд илэрж гарч ирдэг л дээ. Тухайн өдөртөө маш сайн бүх унтах, өглөө босч ирэхэд бүх бие маш сайн амарсан ийм мэдрэмжтэй босч ирдэг. За тэгээд амьсгалын дасгалыг тогтвор хийснээрээ хүний насыг бас уртсгадаг гэж үздэг. Ерөнхийдөө эртний йогчид маань өөрсдөө яг энэ амьсгалаараа мөн дагнсан ийм бас ийм йогийн төрлийг бас маш их хөгжүүлж ирсэн. Орчин үед бол илүү дасгалтайгаа хослуулаад хийдэг болсон ба. За йогыг ерөнхийдөө 7 хоногт хамгийн багадаа 3 удаа хийвэл зүгээр. Ерөнхийдөө та 7 хоногт 3 удаа 1 цагаар
аль эсвэл өдөр болгон өдөрт 20 минутаар та йогийн дасгал хийж заншвал илүү хэрэгтэй байгаа. Йог хийснээрээ танд ямар нэгэн хориглох заалт бол байхгүй. Одоо хоол унд хасах яг одоо ийм зүйлүүд бол байхгүй. Зүгээр хэвийн жингээ хадгалахыг хүсэж байгаа хүмүүс маань 17 цаг хүртэл өөрийнхөө хүснээрээ хооллоод 17 цагаас хойш хооллохгүй байвал илүү тохиромжтой. Ялангуяа одоо унтахын өмнө сарны өмөргөл буюу унтахын өмнө тохиромжтой йогийн дасгалууд байдаг. Одоо амьдралын хэвшлээс шалтгаалаад өглөө та йог хийх боломжтой байдаг бол өглөө нарны өмөргөл эсвэл амьсгалын одоо бие сэргээх дасгалууд байж болно. Эсвэл орой унтахын өмнө сарны өмөргөл байдаг ч юм уу тийм ээ. Яг тийм дасгалуудаас сонгоод өдөртөө 20 минут хичээлэхэд л хэрэгтэй хангалттай байгаа. За, йогоор хичээлж эхэлж байгаа хүмүүст л хүү ямар алдаа гаргадаг вэ гэхээр ялангуяа одоо жингээ хасах гэж байгаа хүмүүст маань байна. За тэгээ хөдөлгөөнгүй ажил хийдэг хүмүүст маань тохиолдог л да. Агаарын йог дээр ирээд одоо эхний 1-2 хичээл дээрээс шантрах тохиолдол ажиглагддаг. Энэ юунд байна вэ гэхээр одоо агаарын йог дээр бид нар яг энэхүү даавн дээр уруу харсан байрлалыг хийж одоо хүний цусны эргэлтийг сайжруулах дасгалууд хийгддэг. За тэгэхээр энэ маань өөрөө хаван хөөдөг. Одоо түрүүний ярьсан тийм ээ нурууны бүтцийг зөв хэлбэрт оруулах, нурууны үе хоорондыг сунгах, за мөн толгой өвдөлт ихтэй хүмүүст маань маш үр дүнтэй дасгал байдаг л да. Хөдөлгөөнгүй удаан байсан хүмүүс маань уруу харсан дасгалыг хийхэд эхний 1-2 хичээл дээр толгой эрэх, дотор мухаарах, дайвалзах тийм ээ. За хэрэв хууч өвчин байдаг бол хууч өвчин сэтэрдэг ийм зүйл гардаг. Энэ маань өөрөө 20 настай хүн ч гэсэн 50 настай хичээлэгчээсээ аль алинээр нь гарч идэг зүйл яг энэ дээрээс хүмүүс одоо шантрах гэдэг тохиолдол ажиглагдаад байдаг. Тэгэхээр энэ маань эхний 1-2 хичээл магадгүй сүүлийн 1-2 хичээл дээр тухайн хүний бие онцлогоос шалтгаалаад гарч ирдэг. Одоо 3 дахь 4 дахь хичээлээсээ тухайн хүн өөрөө дасгалдаа зохицоод бие организм нь тухайн дасгалын эрэг үр дүн хүлээж аваад одоо энэ маань арилаад одоо тухайн хүнд одоо үндсэн завуурд эдгээд одоо энэ үр дүнгууд гарч ирдэг л дээ. Тэгэхээр эхний хичээлүүд дээр зайлшгүй ийм одоо сөрөг одоо илрэл гэх юм ба ийм зүйл гарч ирдэг учраас энийг даван туулах хэрэгтэй. Ялангуяа хэвийн жиндээ хүрэх гэж байгаа эрүүл болох гэж байгаа хүмүүс маань тодорхой хэмжээний жахан ийм одоо давааг гэх юм уу давах хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ маань ерөөсөө 1-2 хичээл байдаг учраас шантралгүй та үргэлжлүүлээд яг энэ давтамжаа алдахгүй хийгээд авах хэрэгтэй. Хэрвээ та 7 хоног хичээлээ 7 хоног таслаад ирэх юм бол таны бие организм ахаад ихнээсээ эхэлнэ. Ахаад нөгөө толгой эргэх ч юм уу, дайвалзах ч юм уу яг энэ мэдрэмжээ аваад эхэлдэг. Тэгэхээр та нэгэнт өөртөө зорилго тавьсан бол шулуудаад яг энийг одоо 7 хоногт 3 удаагаар хөвшил болгоод хичээллээд үзээрэй. Тэгэх юм бол үр дүн нь маш гайхалтай байх болно. Бас нэг төөрөгдөд байдаг зүйл болохоор уян хатан биш учраас йогыг зорихгүй гэж бодоод байдаг л да. Тэгэхээр ялангуяа уян хатан биш, ялангуяа хөшүүн хүмүүс маань хамгийн түрүүнд йог хийх хэрэгтэй. За йогоор ялангуяа агаарын йогоор хичээлэх гэж байгаа хүмүүс маань йогоос 1 цагийн өмнө хоолунд идсэн байх хэрэгтэй. За мөн анхаарах зүйл болохоор йогийн дараа усанд ордоггүй гэхээр маш олон хүмүүс гайхаад байдаг л да. Тэгэхээр йогийн дараа биш йогийн өмнө усанд орвол илүү тохиромжтой. Йогийн дараа усанд орно гэдэг маань одоо бидний одоо амьдарч байгаа орчин нөхцлөөс шалтгаалж байна л да. Монгол орн маань өөрөө маш одоо эрс тис уур амьсгалтай. Тэгээд йогийн дасгал маань өөрөө хүний эрүүл мэндэд чиглэсэн дасгалуудыг хийгддэг. Тэгэхээр йогоос гадагшилж байгаа хүс маань зөвхөн өнгөн булчингийн хүс биш байдаг учраас бид нэр тухайн одоо дасгалын дараа аль болох нуруунаасаа дулаахан хувцлаад за тэгээд мөн йогийн дараа цагийн дараанаас хөнгөн хооллол илүү тохиромжтой байдаг байгаа. За тэгээд хамгийн гол нь та өөрөө уян хатан биш гэдгээсээ битгий санаа зов, эвсэлгүй гэдгээсээ битгий санаа зов. Та ерөөсөө багш дээрээсээ мэргэжлийн багш дээрээсээ очоод миний биеийн байдал юм байна. Би ямар йогоор хичээлвэл илүү тохиромжтой вэ? Ямар анги нь илүү тохиромжтой вэ гэдэг зөвлөгөөгөө авчих юм бол сарын дараа гэхэд бол маш гайхалтай үр дүнгийн йог танд өгөх болно. За өнөөдрийн зөвлөгөөгөөр та бүхэндээ йогийн талаар багчсан мэдээлэл хүргэж чадсан болов уу гэж найдаж байна. Айрын багш нь байлаа. Анхаарал хандуулсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Намасте.